Зүгээр өчигдөр гинтэл ингэж бодлоо. 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 20 жилийн дараа юу болоход одоо санаа зовооч тийм юм байна гэж. 30 үе амьдралаа бодож байснаас одоо цагт л амьдрмаар байна. Ирээдүйд стресстэж өдрийг барж байснаас энэ мөчийг л илүү хайрламаар байна. Карьер аяах, хинтээ гэрлэх, байр, машин гэж бодох юм зөндөөл байна. Амьдралыг төлөвлөж болгоч төлөвлөгөөний дагуу бүх зүйл болно гэж юу л бол. Заагдсан замаар явдаг уйдгартай амьдралыг бий л хүсэхгүй байна. Амьдрал хараалгана, цохиулна, хаяа зодуулна. Гэхдээ тэр чинь л амьдрал байх. Ирээдүгээс би дахиж аймааргүй байна. Бурхан хүртэл миний ирээдүг мэдэхгүй л байх. Өнөөдөртөө санаа зовч. Өнөөдөртөө сэтгэл хангалуун. Маргааш хүсэн ч харамсах юмгүй. Тийм л амьдрал надад хангалттай. Иймээс одоо цагт л амьдрээ.